Залхуу үрээд юу ч хэмээргүй байна гэдгийг магадгүй мэдрэлийн системийн амигтанд хамгаалах дорсал вегл төлөв байж болно. Дорсал вегл төлөв яадаг гэхээр удаан хугацаанд дасралтгүйгээр хэтэрхий зүтгэлтэй яваад бие чин сэтгэл чин түүнийг даахаа болоод уучлаарай чамд амралт хэрэгтэй байна гэд таны сэтгэлийн өмнөөс таны биеийг буулгаад өгж байгаа амралтын төлөвт оруулж байгаа тэр процессыг залхуурах гэж хэлж болох нь байна. Магадгүй энэ цаг бол ерөөсөө зүгээр л залхуурлаа хүлээн зөвшөөрөөд сайхан хэвтэх. Магадгүй тэр процессыг телевиз үзээ эсвэл ингээ ямар нэгэн байдлаар entertainment хийгээд өнгөрөөхийн оронд зүгээр л дээшээ хараад гиюрээд уйдаад хэвтэх боломжийг олгох. Үнэн дээр уйдна гэдэг бүтээлч байдлын эхлэл байдаг. Уйдж явах үед, гиюрж явах үед хамгийн сайн ололтууд, хамгийн шин санаанууд, бүтээч байдлууд ундарч гарч ирдэг байгаа. Тэгэхээр орчин үеийн нийгэмд бол үнэхээр уйдах боломжийг энэ технологи, сошиал медиа олохгүй байна. Та өөртөө уйдах эрхийг өгөөд, хэвтэх эрхийг өгөөд, амрахгүй эрхийг өгөөрэй. Гэхдээ ингэхдээ сошиал медиа сүлжээнээс, entertainment-ээс аль болох холдоод яг өөрийнхөө жамаар амрахыг хичээгээрэй.